Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд хамгийн их татагдж байгаа платформуудын нэг бол Roblox хүүхдийн тоглоом байгаа. За энэхүү тоглоомтой холбоотой хоргийг Оросын холбооны улсын зүгээс хэрэгжүүлэхээр босон байна. За Roblox тоглоом нь хүүхдэд аюулгүй байдал сөргөөр нөлөөлдөг. За мөн хит даврах үзлийг түгээсэн ийм контентуудыг тархаадаг гэсэн ийм үзэл гарсан учраас тус улсын зүгээс энэхүү Roblox тоглоомыг хориглох шийдвэрийг гаргасан байна. За тэдний зүгээс үзэж байгаагаар энэхүү хит даврах үзэл дотор нь бол LGBT буюу бэлгийн цөнхтэй холбоотой контентийг түгээж байгаа. За мөн хүүхдэд аюулгүй байдал сөрөг нөлөөлж байгаа гэдгийг Оросын холбооны улсын зүгээс судлаж тогтоосон учраас алдартай тоглоомын платформ болох Roblox нэвтрэх боломжгүй болгож байгаа юм байна. За өөрөөр хэлбэл Оросын холбооны улсаас энэхүү тоглоомыг тоглох боломжгүй болж байгаа. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаа л Оросын хэвлэл мэдээллийн зохицуулах агентлаг болох Роскомнадзорын зүгээс Roblox нь хүүхдийн оюун санаа, ёс суртахууны хөгжилд сөргөөр нөлөөж болзошгүй зохисгүй контентоор дүүрсэн гэж үзэж байгаа. За мөн Roblox терроризм болон LGBT-тэй холбоотой контент ажиглагдсан учраас тус байгууллагын зүгээс Америкийн нэгдсэн улсын энэхүү платформыг Оросын холбооны улсаас орох боломжгүй болгож байгаа юм байна. За Оросын холбооны улсад эдгээр Roblox-ын сэрүүдэд бол харахад хит даврах үзлийг агуулгатай зүйлүүд бол харагдаж байгаа. За Оросын холбооны улсын зүгээс бол хит даврах контент гэсэн ийм ангиллыг бий болгосон. За үүнд нь бол түрүүнд дурдсан контентууд хамардаг учраас энэхүү энэ үйл ажиллагааг зогсоохоор шийдэж байгаа юм байна. За ийм үйл ажиллагаа нь Roblox-ын серверүүдэд харагдаж байгаа. За террорист галтлаг мөрөөдөө тоглоомыг дуурайсан сценариуд Roblox тоглоомд гарч ирдэг гэдгийг бас зохицуулагч байгууллагуудын зүгээс хэлсэн. За мөн уг платформ дээр бэлгийн дарамт үзүүлсэн болон садар самунд уруу татсан зургуудыг хүүхдүүдтэй хуваалцсан тохиолдол илэрсэн гэж мэдээлсэн. За Roblox тоглоомын хувьд нэгэн зэрэг олон тоглогч тоглох боломжтой энэхүү онлайн платформ байдаг юм байна. За дэлхийд даяар хамгийн их түгсэн тоглоомын платформуудын нэг боловч хүүхдийг хамгаалах функц нь учир дутагдaltaагаас ихээхэн шүүмжилд өртөж байгаа. Roblox-ын хэвлэлийн төлөөлөгч энэ үйл явдалтай холбогдуулан тус компани үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлдэг бөгөөд уг платформ нь суралцах эерэг орон зайг бий болгодог гэж хэлсэн байна. За Roblox-ын сүүлийн жилүүдэд Оросын холбооны улсад хамгийн их татагдсан гар утасны тоглоомуудын нэг тооцогдож байгаа. За энэ платформ тоглогчдоо өөрсдөө тоглоомоо бүтээх, хуваалцах боломжийг олгодог. Гэхдээ энэ нь өөрөө тоглоомоо бүтээдэг байдал нь тоглоомтой холбоотой зохицуултыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болгодог юм байна. За бусад улс оронд мөн үүнтэй төстэй асуудал үүссэн. За уг платформ хүүхдэд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг гэж үзэн Турк зэрэг зарим оронд Roblox-ыг аль хэдийн хориглосон байдаг юм байна. За өсвөр насны хүүхэд энэхүү платформ дээр ISIS-тэй холбоотой ийм террорист бүлэглэлтэй нэгдсэн ийм сервүүдэд нэгдэж өөрийгөө хит даврах үзэл болгосон ийм үйл явдал бол Сингапурт гарсан. За тийм учраас 2023 онд Сингапурын засгийн газраас Roblox-ыг шалгаж эхэлсэн. За мөн аюулгүй байдлын хуулийг илэрхийлэх үл тоомсорлож хүүхэд залуучуудад учруулж буй аюулын талаар эцэг эхчүүд нь хуурамч мэдээлэл өгсөн хэрэгээр Америкийн нэгдсэн улсын Техасын ерөнхий прокурор Ken Fox нь уг платформыг өнгөрсөн сард мөн Америкийн нэгдсэн улсад шүүхэд өгсөн асуудал үүсч байгаа. Өөрөөр хэлбэл олон оронд бол Roblox-тай холбоотой асуудал үүссэн. За харин платформын сүлжээний функцийг удаан хугацаанд шүүмжилсэний дараа энэ сард бол Roblox нь хүүхдүүд насанд хүрсэн танихгүй хүмүүстэй чөлөөтэй чаталдаг байдлыг нь болиулах ийм арга хэмжээ авч байгаа юм байна. За сүүлийн үед энэ тоглоом болон за мөн нийгмийн сүлжээтэй холбоотой зохицуулалтуудыг улс орнуудад чангадах бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүний сүүлийн жишээ нь Оросын холбооны улсын Roblox тоглоомын платформыг хааж хориглож байгаа явдал болж байгаамаа.